Үзэгч таны харж байгаа энэхүү Nissan загварын автомашин туулах чадвар сайтагаас гадна бензин бага зарцуулдаг гэд олон давуу талтай. Сүүлийн жилүүдэд цэргийн анги нэгтгэлүүдэд парк шинжилэл хийгдээгүй учраас хуучны УАЗ 469 автомашиныг өнөөдрийн хүртэл ашигладаг цэргийн ангиуд олон бий. За тиймээс тодорхой үе шаттай парк шинжилэл хийх зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн үн бүхий 38 автомашины 20-ыг нь өнөөдөр гардууллаа. Улаанбаатар цэргийн хүрээний анги салбар учраас зарим одоо хөдөө байгаа шүү дээ. Жишээ нь манайх гэтэл одоо 55 км-ийн цаана байх жишээ. Тэгэхээр бол энд одоо хордон явж хордон ажил төрлөө амжуулах энэ юунд бол их том төлөвлөж болно гэж ойлгож байна. Энэ туулах чадвар сайтай техникээр хангаснаар одоо анги байгууллагын бэлэн байдал, цэргийн удирдлага, өдөртмийн үйл ажиллагаа хэвээ явуулах нөхцөл бүрдэх маш том төлөвлөж болох ийм аш холбогдолтой гэж үзэж байгаа. Зэвсгчийн ер нь анги нэгтгэлүүдийн зэвсгэл техник ихэнх хуучирсан байгаа. Тэгээд энэ хүрээнд одоо энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвтэй хөрөнгө оруулалт ингэ парк шинжилгээ хийгдэж байгаад төр засаг Батлан хамгаалахын удирдлага их баярлж байна. Цаашдаа одоо улам нэмэгдэх тухай гэж хүлээж байна. Батлан хамгаалах яам ойрын хугацаанд нэгтгэл анги салбарууд цэргийн бага хэрэгцээ ачааны болон тусгай зорилтын автомашинаар хангахаар төлөвлөсөн байна. Хуучны одоо УАЗ 469 та ихэнх нь одоо байсан. За өнөөдөр одоо бидийнхэн бас ингээд энэ жил эх оронч Монгол их сэргэлтийн жил бол зарласан. Энэ хүрээнд бас нийт одоо зэвсгийн анги нэгтгэлүүд за Батлан хамгаалахын яамны харьяа байгууллагуудаас 40 гаруй одоо автомашинаар парк шинжилт хийж байгаа. За энэ жил одоо бидийнхэн бас томоохон тавьж байгаа зорилт бол Батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх энэ хүрээндээ сумны үйлдвэр байгуулах одоо бүтээн байгуулалт ажил эхэлсэн байна. За үүнээс гадна бас дорооны үйлдвэр байгуулалт ажлыг хийж хэрэгжүүлэхэд төлөвлөж ажлуудаа эхлэдэг. Үүнээс гадна бүгд найрамд Хүмүүст Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг шинжлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. За үүнд Toyota загварын 14 автомашиныг цэргийн багт хүлээлгөө өгсөн юм а.